Сайн байна уу? Энэ хичээлээр Python дээр Python-ы одоо дата шинжилгээнд хамгийн өргөн ашигладаг нэг объект буюу data frame гэж байгаа. Тэрний тухай тэрний үндсэн хөдөлгөөнийг үзнэ. Тэгээд бас хажуугаар нь олон сонирхолтой үгнээс бас зарим нэг зүйлсийг ярина. Тэгээд Python дээр Python маань өөрөө ингээд том програм байгаа. Тэрэн дээр ингээд яг data analysis дээр чиглэсэн одоо пакэжүүд одоо функцүүдтэй функцүүдийг агуулдаг pandas гэдэг library байдаг. За тэгээд энэ pandas дээр л юу нэ ажиллана гэсэн үг. Тэгээд миний одоо хичээлийн агуулга маань ер нь 10 minutes to pandas гэдэг интернетээс хавьд гараад ирнэ. Энэний агуулгатай ажиллах юм байгаа. Тэгээд энэ дурдсан зүйлсийг ярилцаад явах юм аа. За ингээд Python руу очие. За тэгэхээр аливаа функц үйлдвэрлэлийг хийсэн хэдэн өмнөх хичээлүүд дээр ярьсан пакэжсүүдэд татчихдаг, импортлдог. Тэгээд одоо хэдлээ pandas-ыг импортлно. Гэхдээ pandas-гээ цаашаа ашиглахдаа PD гэж зүгээр нэрлээд ашиглая гэж. Аливаа нэг газар ашиглахаар бол PD-гээ ашигладаг гэсэн. За ингээд импортлно. За episode дарлаа. Ингээд импортлж байгаа. NumPy гэдэг Python-ы бас өмнөх хичээлээс салт ярьж ирсэн. Python-ы тооцоолол хийдэг, компьютинг хийгээд хамгийн ашигладаг тэр пакэжүүд library байгаа. Тэрийг импортлъя. За episode. Тэгээд plotting. Хэдлээ өнөөдөр plotting буюу график байгуулах тэрийг чухалчлан ярихгүй зөвхөн товч төрнө. Тэрийг дараагийн хичээлүүд үзнэ. Гэхдээ өнөөдөр зүгээр нэг жишээ харуулгууднаас л ашиглана. За тэрний тулд энэ matplotlib гэдэг Python-ы пакэж байгаа. Тэрийг хэдлээ PLT гэж нэрлээд татаад авчи. За ингээд шаардлагатай пакэжүүдэд татаад авлаа. За хэдлээ эхэлнэ. Одоо бид pandas-ага PD гэж татаад авсан. Одоо pandas дээр одоо data frame гэж хэдлээ ярьсан. Data frame гэж нэрлээд байгаа. За энэнийг үүсгэхээс өмнө хэдлээ зүгээр series цуваа үүсгэхээр яаж үүсгэх юм бэ гэж нэг харъя. За тэгэхээр бол одоо PD series гэдэг тэгээд бүрэнхий хаалт ингэж байгаа. Тэрэн дотроо дөрвөлжин хаалтан дотор цувааны оруулах утгуудаа ингэж өгөөд тэгээд энэ чинь MP nan гэж энэ юу яах вэ гэдгийг хэдлээ харъя. За episode арчи. Тэгэхээр хэдлээд AS гэдэг объект байгуулж байгаа. За тэгээд дахиад 1 3 5 гээд 1 3 5 тэгээд nan энэ байхгүй те утга байхгүй гээд тэгээд 6 8 гэсэн утгатай ингэж цувааг ингэж panda маань хэдэрт үүсгэж өгч байна гэсэн. Хэдлээ зүгээр Python-аар биш. Зүгээр Python-аар хэдлээ өмнөх list гэдэг list ингээд нэрлэж байгаа үүсгэж өгч байсан. Бүрэнхий хаалт дөрвөлжин хаалтан дотор. Тэгвэл pandas маань өөр ингээд series гэдэг тусгай функцтэй. Тэрүүгээр ингэж series-ийг үүсгэж байгаа маа. За тэгээд цаашаага энэ series-ийг бас яаж ашигладаг гэдгийг үзнэ. За одоо хэдлээ одоо хамгийн анхны data frame-ийг үүсгэе. Data frame гэдэг. За тэрний тулд за энэ dates гэдэг нэг цуваа үүсгэе. Date range гэдэг pandas-ын цуваа үүсгэж. Энд нь яах ч байгаа гэдгийг хэдлээ утгагүй харна. За dates гэдэг хэдлээ энэ date range 2013 оны 1 сарын 1-ээс эхлээд 6 удаа ингээд явуулаа гэдэг. Тэгэхээр 2013 оны 1-р сарын 1, 2, 3, 4, 5, 6 ингээд зогоод ингээд цуваа үүсгэсэн байна. За энэ бас pandas-ын нэг бас нэг функц гэсэн үг шүү дээ. Хэдлээ өдрөөр цуваа үүсгэж үйл ашиглаж болно гэсэн. За одоо энийг ашиглаад data frame үүсгэх. За data frame үүсгэхдээ PD zig гэдэг data frame гэж ингэж бичээд тэгээд энэ ч бол оруулга утгаа энэ ч бичээд тэгээд index гэдэг дараалал 1 2 3 гэдэг тэр нь эсвэл дараалал гэж болно эсвэл өдөр гэж болно. Хэдлээ одоо энэ ч өдөр гэдэг суулсан тэрийг энэ чинь индекст ашиглах гэж байна. Индекс нь тэнцвүүд эзтэй ингээд. За тэгээд энэ чинь юу гэсэн бэ гэхээр MP random rand n 64 гэдэг. Энэ MP гэдэг нөө NumPy гэж нөө пакэж байгаа тийм. Тэрний random гэдэг функц пакэж дотор тэгээд zig random тэгээд дахиад zig rand n гэхээр нөө хэвийн талтай санамсруутай өгөх тийм функц rand n гэх функц. Excel ер нь бус програмуудаар өргөн мэд ч тийм яг л ийм хүн адилхан нартай. Тийм 6 4-ийн харьцаатай тийм санамсруу тоогоо үүсгэй гэж.
За тэрийгээ тэгээд dates-ээр индексжүүлээд тэгээд ийм нэг columns гээд list ABCD. За энэ яг юу үр дүн юу явах вэ гэдэг харъя. За df гэдэг ингээд үр дүн гарахад за хэдлээд ингээд доош 6 хажиж 4-ийн харьцаатай ингээд санамсрууг ингээд тооноод одоо 0-1 биш 0 дундастай 1 старталтай ингээд хэвийн тахалтай хүмүүсүүд өгсөн байх гэсэн үг. Тэрийг индекс гэдэг нэгээс ингээд тоолж байгаа гэдэг маягтай нэгдүгээр нэг хоёр ингээд индекс ингээд түрүүний dates гэдэг тоог маань энэ чинь ингээд өгсөн. Тэгэхээр одоо нэг ажиглалт нэгдүгээр нэгний ажиглалт гэдэг. Тэгээ ABCD гэдэг энэ чинь дөрвөн үсгийг шууд ингээд зэрэг цуулаа бичсэн байсан чинь ингээд энд бол задлаад нэг нь бичсэн байна. Тэгээ баг нь болгоод тэгэхээр хэдлээд одоо ийм индекстэй 6 4 харьцаатай. Тэгээд баган тус бүрийнх нь нэр нь одоо A B C D гэдэг дөрвөн тусгай багантай. Ийм одоо дата объект хэллээ би бүтээчлээ. За энэ бол хамгийн энгийн одоо дата фрейм. За дата фрейм нь цаашаа ингээд бүр хэдэн зуун мянган мөр багантай тий маш том гэж болно. Одоо big data гэж яриад байдаг. Тэр бол одоо энэний одоо томруулсан хувилбар одоо big data гэдэг чинь Facebook ашиглаж байгаа хүн одоо үйлдэл болгон дээр нэг ингээд дата үсгээд хэдэн цаг секунд ийм үйлдэл хийлээ инглээ тэглээ гэдээ яхаар маш том дата болдог. Тэрийг big data гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл энэ бол ингээд big data-ны жижигхэн хувилбар. Хэдлээ одоо цаашдаа big data маань ингээд ер нь яванда ийм л юм дээр ийм энгийн ойлголтыг жоохон ингээд хүндрүүлсэн, томруулсан тийм л зүйл гэж байгаа. Тэгэхээр хэдлээ ер нь big data-ны тэр data analysis-ийн ингээд үндсийг одоо ойлгохын тулд ийм ингээд датан дээр ажиллаад явж болно. За. Тэгэхээр энэ бол data frame-ийг үүсгэх цорын газар биш. Янз янзаар үүсгэж болно. Тэгээд энэ багнуудын утга нь бас зөвхөн ингээд тоо биш тийм утгууд нь үсэг одоо string одоо юу ч хийж болдог тийм байж болно. За энэ чинь хэдлээ нэг data frame 2 гэдэг үүсгэе. Энэ чинь A баган дээр зөвхөн 1 гэдэг утга. B баган дээр энэ чинь 2013 оны 1/2 гэдэг утгыг өг. За C баган дээр энэ чинь цуваа үсэг гэж энэ хэдлээ өмнө хүссэн цуваа тийм. Цуваагаа одоо ингээд data frame дээр яаж ашиглах вэ гэдэг нь харагч. Тэгээ индекс цуваа маань байна. Индекс нь өөрөө цувааныхаа индекс нь юу вэ ингээд range дөрвтэй за индекс нэгэ за хэдлээ яг үр дүнгийн хахаар илүү тодорхой болно. За ингээд F-сэд арчид тэгэхээр Ctrl Shift I дараад консоль руу очоод F2 маань юу вэ гэдэг дараад арч. За тэгэхээр A баганд энэ A дээр нэгийг өгөрэй гэсэн тэгэхээр энэ бүх утган дээр нэг байна. За энэ B дээр нь 2013 оны 1/2 гэдэг утгыг өгөөс бүгдээр нь адилхан байна. C дээр энэ нэг гэдэг тоог өгөөрэй. Гэхдээ дөрөв гэсэн урттай дөрвөн ширхэг нэгийн тоог ингэ тавиа гэж. За энэ чинь бол MP array гэдэг одоо бас нэг вектор маягийн тэрийг тэгээд 3 гэдгийг тэгээд 4 удаа давтаарай гэдэг өмнөх хичээлүүдээр бас үжижсэн шүү дээ. Давтна гэд үржүүлэх. Тэгээд тийм. За энэ чинь бол категори гэдэг бас категори гэж хувьсгчийн төрөл үүдэг. За тэрийг бол дараа хэдлээ өөр хичээлүүдээр үзэн. Тэгэхээр энэ чинь зүгээр категори гэдэг тест train гэдэг хоёр категоритой байна гэдэг. За ингээд энийг ингээд нэг дөрөв шиг ингээд биччихээ. За ингээд foo гэдэг file object гэдэг. За ингээд нэг текст энэ бол string. За ингээд data frame маань зөвхөн тоо биш одоо энэ категорийн утгатай байж болж байна. String байж болж байна. За эсвэл одоо өдөр байж болж байна. Бүхэл тоо бас вектор байж болно гэдэг. Янз янзын юмнууд байж болно. Объектууд маань зөвхөн тоогоор хязгаарлагдахгүй тийм. Тэгээд энэ дээр датаныхаа төрлөөс шалтгаалаад анализуудаа илгаад хийж болно. За энэ консолоо цэвэрлэхийн тулд Ctrl A-ийг татдаг. Ctrl A гэдэг ингээд цэвэрлэгдчихнэ. За тэгээд data frame байгаа. Тэрний ингээд баган болгоных нь одоо цуваа болгоных нь тийм data frame ингээд бүхэл том байгаа. Тэр бол цуваануудын нийлбэр ингээд хэдэн багнуудад ингээд тавьсан. Цуваа болгоных нь тэр нөгөө датаны төрлийн харахын тулд хэдлээ ингэж харж байна. Тэгээд эхнийх нь бол тодорхой та float гэдэг юм тийм. За df2-ыг ингээд буцаа гаргаад харъя.
За энэ нэгийг хэдлэн анх энэ яаж тодорхойлсон гэхээр нөгөө бутархай цэгтэй бутархай тодорхойлсон учраас энэ float гэж хэлээд байна. Дараагийнх нь бол time те daytime. Дараагийнх нь float за бутархайтай нэг цэг нэр гэдэг. Дараагийнх нь integer гэдэг бүхэлдээ ингээд байж байна. Тэгээд дараагийнх нь category, дараагийнх нь object гэдэг. За ингээд олон ингээд багантай олон төрлийн датаны холц байх юм бол D types гэдэг. Датагаа датаныхаа data frame-ийн нэрийг бичээд цэг D types гэдэг бичгээр одоо бидэрт төрлүүдийг ингэж харуулнаа. Тэгээд төрлүүдээ шалгацуулна. За тэгээд data frame 2-ыг бичлээ. Одоо цэг тавилаа. Тэгээд tab дарахаар одоо цэгийн харталтад яа байж болох функцүүд ингээд зөндөө функц гарч ирнэ. Тэгээд энэ бүх функцүүдийг хэдлээ ашиглаж болно гэсэн үг. За хамгийн зүгээр ингийн data frame B гэдэг энийг одоо tab ингээд дарчгаар энэ тэрхээр B багны утгуудыг ингээд харуулж байгаа. Тэгэхээр цаашдаа ингээд шаардлагатай бол data frame-ийн нэрийг бичиж цэгээ тавиад ингээд өөрийнхөө зорьсон функцийг одоо хайгаад олж болно. За хэл одоо жишээ нь drop гэдэг дээр одоо ингээд байхгүйсэн drop гэдэг шууд одоо бичээд эхлэн DROP гэхээр очиж чад. За тэгээд таба дараа бүгднийг тэгшүүлээд тэгээд интернет хаа ингээд функц маань ажиллаад гэж байгаа. За энэ жишээ табыг ажиллах жишээлээ. За би бол хэлээ өмнө data frame аюул complicated хүнд data frame үүсгэжээс одоо энгийн data frame үүсгэхийн тулд хэлээ pandas data frame гэдэг тэгээ A-гийн доор 100, B-гийн доор 250 гэдэг. Энэ хоёр цэг давхар цэг байгаа. Тэрүүгээр ингэж тодорхойлж өгдөг. Яг багны нэр бол энэ утга нь бол энэ гэдэг. MATLAB мэдхүү MATLAB дээр нэг structure гэж ярьдаг тийм. Structure-ыг яг тодорхойлоход ингэж тодорхойлдог. За тэгээд хэдлээ ингэ тодорхойлох гээд үзье. Тэгэхээр энэ чи одоо алдаа зааж. За ямар алдаа вэ гэхээр хэрвээ бүгд одоо скалаар буюу 100 ингээ 250 гээд зөвхөн скляр вектор ч тийм бол индекс ашиглах хэрэгтэй. За тэгэхээр хэдл одоо A100 B250 гэдэг data frame үүсгэх гэсэн чинь болохгүй. Тэгэхээр индекс гээд 0 индекстэй өгч нэг готоос гээд за тэгээд DFS гэдэг ингээд харахаар A дээр 100 B дээр 250 ингээд 0 индекстэй. За ингээд хамгийн энгийн data frame-ыг үүсгэж болох нэ. За тэгээд яг ингээ гараараа үүсгэхэд яг энэ хүнд жишээнүүдийг давтахад жоохон төгтэй. Тэгэхээр энгийн жишээ ингэж оруулж өглөө. Тэгээд энэ дээрээс үндэслээ бас өөрийнхөө дуртай хүссэн янз бүрийн датануудыг үүсгээд өөртөө хангалтааруулаарай гэж зөвлөх байна. За data frame-ийг ингэж байгуулт юм байна. Тэгвэл одоо утгыг нь том ингээ data frame-тэй хэлээд тулгарлаа гэж бодоход одоо утгыг нь яаж харах вэ гэдэг одоо аргууд орчё. За хэлээ DF гэхэд хэлээд энэ data frame байгаа. За одоо нэг ингээд алхалгач. Тэгэхэд энэ одоо маш олон мөртэй багантай явах юм бол харахаж авах хэрэгтэй. Тэгэхээр DF head гэд тэр хаалт хаагаад энэ очоод бидэрт эхний 5 утгыг 5 одоо мөрийн утгыг ингээд харуулдаг. За DF head-ийг толгой топтой tail хэрсүүл за F эсвэл дараад энэ явчих. Тэгэхээр хамгийн сүүлийн энэ хэдлээ сануул нөгөө DF маань юу байгаа гэхээр 1-ээс 6 яаж байгаа тийм. DF head гэхээр 1-ээс 5 хүртэл яриад DF tail гэхээр одоо 6-аас 2 гэдэг хамгийн сүүлийн 5-ыг харуулж байгаа. За энэ бол tab бол default утга. За энэ чи одоо хэдийч тавьчихвал одоо 3-ыг тавьчих юм бол хамгийн ихний 3-ыг харуулах хэрэгтэй. За ингээ харуулж байна. За tail дээр ч гэсэн 3-ыг тавих юм бол сүүлийн 3-ыг харуулж байгаа. За ингээд өөрийнхөө хүссэн хэмжээтэйгээр ингээд жижигсгээд харж болно. Тухайн датаны зүгээр индексийг нь буюу хамгийн ихний багны дугаарлалтыг нь харах юм бол data frame индекс гэдэг чинь тэгэхээр одоо ингээд индексүүд ийм индекстэй байна гэдээ харуулж байгаа. За багнууд ямар багнуудтай байна вэ гэдгийг харахад ингээд яхаа ABCD гэсэн баг байна гэж харуулж байгаа. Тэгээд D type гэдэг нэг нэрнийх нь өөрийнх нь төрөлтэй энэ чинь тоо биш энэ object гэдэг текст байгааг харуулж байгаа. За зүгээр нөгөө багны толгой нэрээ одоо индексээ гээгээд зүгээр утгуудыг харъя гэвэл df values гэдэг ингээд array use гэж болж байгаа.
Тэгээд энийг одоо ашиглаж болно те. Энэ нэрийн тооцоололт. За энэ функцэн. За дараа нь describe гэж энэ descriptive statistics гэж байдаг. Тэрийг ингээд хамгийн энгийн descriptive statistics-ийг харуулж байгаа. За энэ юу гэхээр A баганд 6 элемент count гэдэг 6 элемент байна. B баганд 6 бүгд 6. За дунджаар бол дундаж нь бол юм байна. Тухайн багны дундаж тийм. Стандарт алдааны багныхын хувьд юм байна. Хамгийн бага нь 25 75 гэх мэт перцентилэн дээр максимум утга нь дээр нь ийм функцүүдийг describe гэдэг функц харуулдаг тахны тэгээд айгүй хэрэгтэй. Маш олон мэдээж тоогоо үед ингээд дундаж тэрийг гэс арчих бол хэрэгтэй байдаг. За зүгээр датагаа транспоз хийж болно. T гэдэг zip T гэдэг ингээд айгүй хэлбэр бичгээр ингээд багнууд маань чи мөрөн дээрээд мөрнүүд маань чи баган дээр чалж байгаа. За тэгээд ийм шин дата үүсгэх хийх юм бол зүгээр энэ df t гэдэг ингээд орхичоор зүгээр одоо буцаад df гэдэг тарчаар df маань байж л нөөрөө. Тэгээд df-ийг dft болгохын тулд одоо энийг шинээр шинэ өөр одоо data frame хадгалах нь my df гэл ингэж хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө df маань df-ээр л үлдчихэв тийм. За тэгээд my df маань харин одоо яг хөрвөгцсөн дата хэлж байгаа. За сортлох мөрийн одоо индекс багны утгыг харгалзаад ингээд сортлж болж байгаа. Энд чи 0 гэж чи энэ чи за хэлээд юу өгнө гэдгийг харъя. Тэгэхээр axis буюу тэнхлэг 0 гэдэг нь одоо x-ийн мөрийн дагуу гэсэн үг. Тэгээд ascending буюу өсгөр сортлоо гэж байгаа. Тэгээд өсгөр сортлох нь худлаа юу одоо буурахаар сортлно гэсэн үг. Тэгээд x-ийн мөрийн дагуу тэгэхээр хэд энэ чи мөрийн дагуу одоо тоо жижигээс бага руу ингээд бууруулаад сортлсон. Тэгээд яг энэ утгуудыг харгалзаад ингээд тавьчихсан A B C тэгээд за ингээд сортлж байна. За тэгвэл ascending гэдгийг түрүүгээ тавьчвал түрүүгээ тавьчих юм юу болох нь харъя. За яг багаас их рүү ингээд авсан байна. За axis-ийг нь 1 болгоод. За энийг одоо false болгож байна. Тэгэхээр одоо DCBA гэдэг багаас өсгөнийхээ дараалал сүлээс их рүү ингээд чигсааж болж байна. За тэгэхээр энэ default гэж байдаг. Одоо энэ хэсгийг зүгээр авч хайж хагаад чи төр тавьчих. Тэгээ sort index гэдэг ингээд sort-од үзэх юу болж байна гэдэг хайлт. Тэгэхээр энэ бол default нь одоо axis 0 мөрийн дагуу тэгээ ихээс нь бага руу гэдэг ascending гэдэг нь true гэдгээр тэгэхээр default утга нь бол одоо 0 true гэдэг ингээд байх нь ямар нэгэн одоо өсгчгүүр ингээ өгөх юм бол яг энэ үйлдэл хин. За тэгээ тэрийг нь default чанарыг нөөцлөхийн тулд ингээд 0-ыг 1 болгоод true-г нь false болгоод тэгээд өсвөртөн авч болно. За энийг зүгээр байцснаар нь бичиж яадаг. Одоо ингээд df sort гэж хийчихэр sort ингээд хийсний дараа бид нэг my df гэдэг шинээр ингээд хувьсгч заавал тодорхойлж иж нөгөө үр дүнгээ хадгалах гэсэн чинь сортлцсон үр дүнгээ. Тэгвэл сортлцсон үр дүнгээ шууд одоо шууд df шууд тэр сортлцсон үр дүнтэй болгохын тулд буюу одоо df тэр чигээр нь өөрчлөхийн тулд хэлээ ингээд ингэчи. Тэгэхээр ингээд хэс мараа гэж байгаа. Тэгээд df буцаага тавьчихаар ингээд хэврэл гэж байгаа. За тэрний одоо яг сортлцсон маягаар ингээд тэр нь үнэн болгож үлдээхийн тулд in place гэж in place true гэдэг ингээд сортлчих юм бол одоо манай df маань өөр ингээд өөрчлөгдөж байна. df маань одоо энэ сүүлийн энэ хувьбар авчих. in place гэдэг нь одоо орлуулах уу тий. Одоо энэ ингээд функц үйлдэлийг одоо df тий одоо үйлчлүүлээд ингээд байнгын өөрчлөл болгох уу гэдэг in place гэдэг функцүүдийг энэ юу н зөвхөн энэ sort дээр биш өөр ингээд датагаа өөрчилж байгаа бүх ихэнх функцүүд дээр in place гэдэг энэ сонголт ажилладаг. Тэгэхээр true гэх юм одоо ингээд data frame нь одоо хэлээ байхгүй одоо data frame нэг юм болгож байгаа ингээд хийсэн байна. За энийг болиулъя. Тэхийн тулд одоо энийг true гэж ascending гэдэг true болгоод тэгээд хадгалахын тулд
in place true гэдгийг хэвээр үлдэн тэ. За тэгээд df ингээ харахаар хуучин дээр очиж байгаа. За in place гэдэг нэг юм функц байна. Энэ завсар донд тэмдэглээд орхий. За энэ хэдлээ сая бол багнаад одоо багнаар мөрөөр нь сорчилсан. Тэгээ одоо энэ бол зөвхөн тухайн нэг багнаар одоо b багны хувьд сорчилж болж байна. Sort values гэдэг. Тэгээд by гэдэг b багнаар нөө багны нэр байгаа. Тэр нэрээр ингээд сортооч байдаг. Тэгэхээр ингээд b одоо хамгийн багаас нь их рүү ингээд сорчилсан гэж. df маань өөрөө ямар байсан бэ гэхэл ингээд b маань их баг нь ингээд холилдсон ингээд байсан. Одоо энэ чинь бол хамгийн бага нь хасах нэг гэдэг хамгийн их нэмэх нэг гэдэг ингээд сортлогч болж байна. За одоо энэ үйлдэлийг хадгалахын тулд одоо нөгөө in place-аас ашиглаж байна тийм. За энийг ойлгомжтойсэн гагч. Датагаа одоо хадгалахын тулд. За ингээд сортлж болж байна. Одоо нэг багнаар бас олон багнаас сортлж болно. Цаашаа сонирхоод үзээрэй. За selection гэдэг одоо дата хэдлээ ингээд датагаа ингээд харж болсон, сортлж болсон те ямар шүү дата байна гэж харж байна. Одоо датанаас одоо тэр том датанаас заримыг нь шилж сонгож авах. Тийм үйлдэлтэй үзье. df одоо a чинь df цэгээ тавилаа гэхээр a-гээ гадарна та бадарлаа ингээд за a гээд a багны утгаа ингээд сонгож болж байгаа. За энийг бас зүгээр багны нэрээр ингээд string байгаа. Тэрүүгээр нь ингээд сонгож болно адилхан тийм. За a b аль аль багныг нь сонгохын тулд ингэж болно. Энд чи анзаараа дөрвөлжийн хаалтан дотор ганцхан a байсан бол шууд ингээд биш чинь хоёр ингээд багнах юм бол дахиад дөрвөлжийн хаалтан дотор хийж яагаад одоо лист үсгэж байгаа тийм. Тэг сонгож байгаа гэдэг анзаараа. За 0-3 гэдэг энэ бол нөгөө өмнөх string list дээр адилхан байсан. 0-3 дахь одоо мөрийг аваа гэж. Тэгээ 3 дахь 0 гэдэг нь 0-оос хамгийн ихнийх гэсэн үг тийм. Тэгээ 3 гэхээр 3 манай өөрөө орохгүй. Тэгэхээр 0 1 2 гэдэг нөгөө мөр ингэж сонгож болж байна. За одоо бас мөрийн нэрээр багны нэрээр ингэж авчихсан бол бас мөрийн нэрээр ингэж энэс энэ хоорондох мөрийг сонгоо гэхлээр хэдлээ одоо 1 сарын 2-оос 1 сарын 4-ийг ингэж өгж болж байгаа. За мөн яг багны нэрийг ингэж тавьжсэн шиг ингэж тавьж агаад дөрвөлжийн хаалтан дотор сонгоод иж болно. За энэ бол маш энгийн. Бүр Python-ы хамгийн бас гоё нь бол цаашаа одоо хэдлээ яг үзэх чинь энэ log гэдэг функц байна. ilog гэдэг функц байна. Эдгээрс яг тухайн ингээд хүрсэн байршилдах ингээд элементүүдээ сонгоод иж болно. За log нь юу вэ гэхлээр одоо label-ээр нь одоо нэршлэр нь ч юм уу одоо сонгоно. Багнаа сонгож байгаа, аль багнаа сонгож байгаа бол тэрийг A багна, B багна гэдэг нэг нэршлээ байгаа. Тэрийг нөгдөг. За мөрөө бас ингээд энэ мөрийнхаа нэрээр ингээд сонгож байгаа. Тэгэхээр одоо dates-гээр хэдлээд энэ чинь түрүүнд хэдлээ vector үүсгэжсэн, series үүсгэжсэн, dates-ийг харъя. Тэгэхээр 2013 оны 1 сарын 1-ээс 6 ингээд авчиж байгаа. Тэгэхээр dates 0 гэдэг чи байна. Dates 0 гэхээр хамгийн ихнийх гээд энэ 2013 оны 1-ээс 1 тийм. За data frame location log position тэгээд энэ бол ихний хувьсгч бол мөр байдаг. Тэгэхээр dates 0 буюу энэ 13 оны 1 сарын 1-д утгатай утгыг өгөөч гэж. Тэгэхээр тэр мөрийг тэр чигээр нөгөө гэж. Ингээд харъя. Тэгэхээр ABCD гэх тухайн мөрийг бүгдийг өгч. За тухайн мөр одоо нэгдүгээр мөр тэгээд AB багны утгыг ингээ өгөөч гэх юм бол AB л гараад ирж байгаа зөвхөн. За одоо 1-р сарын 2 гэдэг үе яг өдөр тухайн өдөр тий. Тэгээд энэшээ таслал байна. Тэгээд дөрвөлжийн хаалтан дотор AB гэдэг баг нь энэ хоёр ингээ өгөх юм бол ингээд яг адилхан түнийхтэй адилхан утга жоох нэг өдрийн ялгаад тий. Баг нь бол адилхан ингээд төгөж байна. За энэ чинь ингээд энэ хоёр өдөр байна. Энэ баг нь хоёр баг нь энэ утга өгч гэх ингээд өгч байгаа. За хэдлээ үзье би яг ингэж үзье. Чи заавал дундлын функцийг ашиглахгүй. Дундлын тэр нөгөө энийг ашиглахаар 1 сарын 2-оос 1 сарын 4 хүртэл ингэ байгаад байгаа. Тэрийг ашиглахгүйгээр зүгээр болж гинүү гэдээ үзэхээр бас болохгүй байгаа. Нөгөө энэ чи AB багныг ашиглаж ирсэн шиг хоёр мөрийг ингэж ашиглаж болж байгаа нөхөр.
орч үзлээ. Би бас сайн мэдэхгүй байсан. Энэ болохгүй байна. За R индекс нот индекс. За энэ яг энэ индекс гэж танихгүй байх шиг танихгүй байна. За ингэж үзье. За болохгүй. За тэгэхээр нөө date гэдэг нэг төрлийн объект байгаа. Тэрнээс шалтгаалаад зүгээр string маягаар ингээд шууд лист болгоод өгчхөд танихгүй байна. Тэгэхээр тэгж болдгоо байна. За мэдээж би бас бүхнийг мэднэ гэж явах те. Жижиг сажиг деталуудаар мэдэхгүй юмуд мэдээж гарна. Тэрнээс бас ингээд хичээл заагаа өөрөө сурж байгаа. Тэрнээс хичээлийн заах юм бас асуул нэгдлийн. За ингээд ингэж сонгож чинь. За одоо бүх мөрийг их хоёр багнаа ингээд сонгол ингэж сонгож чинь. За одоо at гэдэг функц байна. At гэдэг функц нь болохоор тухайн яг ингээд a тухайн нэг л утгыг сонгож байна. Date 0 гэдэг мөр a багны утга. Ингээд сонгохын тулд этийг хэвшүүлж болно. Lock-ийн одоо жижигсэн хэлбэр юм уу? Тухайн хэлбэр. За position гэдэг энэ lock гэсэн одоо I lock, integer lock гэж байна. Яг нэг байршлыг нэг индексээр. За энэ бол одоо 3 дугаар мөрийг хэлж. За 3-аас 5, 0-оос 2, 3-аас 5 дугаар, 0-оос 2 дугаар багна гэдэг тоогоор дандаа явчих. Тэгэхээр энэ тоолох юм бол аюу амар болчих. За энэ бол 1, 2, 4 дугаар баган мөр 0 болон 2 дугаар багна гэдэг. Тасралттай. Би ингээ өгсөн. Тэгээд бас ингээд 1-ээс 4-ний ингээд дунд орчихсон. Орхижулж байгаа. За иймэрхүү маягаар сонгож байна. За эхний 3 мөр эхний биш 1-ээс 3 дугаар мөр 2 дугаар мөр тэгээд бүх багнаа ингээд сонгох юм бол за ийм байна. Та бүх мөрөө 1-ээс 3 дугаар багантай ингээд сонгох юм бол энэ байна. За I lock гэдэг тухайн нэг юм байршлаад тэрийг I at гэж байна. I lock I at одоо нэг тухайн тохиолдолд энэ чинь ингээд адилхан болж байгаа. За иймэрхүү маяг ингээд утгуудыг ингээд дундаас нь ингээд сонгож болдог байна. Тэгээд одоо сонгоод өөрчилж болно. Янз бүрийн юм хийж болно. За одоо байршлаар сонгожсон бол одоо хэл нөхцлөөр нь сонгоо. Одоо data frame нь байгаа. Одоо A багны утга 0-оос их байвал ингээд сонгооч гэж за хэлээ харъя. Тэгэхээр df маань юу байсан бэ гэхээр одоо ийм байсан. Тэрний одоо энэ хасгууд нь ингээд алгуулсан. Одоо нэмхүүд нэмүүлсэн. Хэдлийн чинь нөхцлөө 0-оос ихтэй байвал өгөөч гэдгсэн учраас. За энийг бол цааш өргөтгөж болно. Олон нөхцөл тавьж болно. Одоо би энэ чинь бэлдсэн байна юу гэхээр бүрэн калт дотор байгаа нэг нөхцөл хийвэл тэгээд тэр нь df a-ийн утга нь хасах 1.5-аас их. За бас за үүний зэрэгцээ тий. Одоо бүрэн калт дотор нэмэх бага утгатай. За бас үүний зэрэгцээ c-ийн утга нь тэгээс их. За ийм гурван нөхцөлийг end гэдэг ингэ функц байна тий. Хангасан утгуудыг ингэ үлдээчихье гэж. Тэгэхээр одоо энэ л утгуудыг үлдээж байгаа. За тэгэхээр энэ 1.1-ээс 1.5-аас хасах 1.5-аас их вэ нөхөр тийм, 1-ээс бага нөхөр тийм, C 0-аас их вэ нөхлөөр тийм байна. За тэгээд яг энэ бол ажиллаж байна. За одоо энэ чи end-ээс гадна бас or гэдэг аль нэг энэ одоо 1.5-аас бага юм уу эсвэл 1-ээс их юм уу гэдэг ийм нөхцөл байвал энэ аль нэг нь or тий. Аль нэг нь үнэн байгаа. Аль нэгийг нь хангаж байгаа тэр нь дөө функцүүдийг өгөөч гэж. За энэ чи за энэ байхгүй гэдэг хариу гарч ийн тий. За би түрүүнд нөө бэлдэж байхдаа байлгахаар бэлдэж сонсгоод байгаа хаа. За энэ чи ууса a дээр одоо 1.5-аас их байхгүй бага байхгүй 1-ээс их тийм алга. Тэгэхээр хэдлээ ингээ 0.5-аас бага. За энэ цэгийг биччихвэл тий. Цэгт 0.5-аас бага 0.5-аас их. За энэ хоёр аль нэгийг хангах хэвтүүд байвал өгөөч. За тэгэхээр нэг л доо тоо энийг хангаж байна. Энд чи яг энэ хоёрын хоорондох завсартай тий. Нэг биш одоо энэс одоо бага утгатай юм. За одоо энийг жоохон багасгах чинь 3 хүн болгох чинь. Тэгэхээр
нэмэгдээд байгаа ч 0.4 5 бол одоо 0.3 бас ихтэй. За тэгэхээр иймэрхүү байдлаар ашиглаж болж байна. Excel хэдлээ ашигладаг штэ. Ер нь анх сурахтаа хэдлээ. За ийм ба. За тэгээд div 2 дээр юу вэ гэдэг харъя та. За 2 дээр одоо ийм data frame хэдлээд байгаа юм байна. div 2. За энэ чи хэдлээ div 2-ын одоо div 2 e баг тест гэдэг утгатай. Тим үндийг үлдээ гэж. Тэгэхээр тест гэдэг утгатайнууд нэг үлдсэж байгаа. Энэ бол нэг талаараа нөө фильтр. Яг тест гэдэг утгатай тэнцвүүд утгатай тэр датаг үлдээгээч гэдэг. Фильтр маягийн ашиглаж болж байгаа. Нөхцөлт сонголттой. За за шууд ингээд div тэр чигээр бүгдээрээ 0-аас их гэдэг ингээд тарчих юм бол 0-аас ихүүд нь ингээ өөр хэврүүлдээд 0-аас багууд нь хас утгууд нь энэ нан болчих. За тийм байна. За is in гэж фильтр байна. Одоо линчэнсэн хэдлээ тэрний түүний өмнө div 2-ыг div-тэй тэнцвүүгээр тодорхойлж. За энэ чинь би нэг ялгаа ярих гад бэлдсэн юм аа. Юу гэхээр div 2 нь div-тэй тэнцвүү юм аа. Эсвэл div 2 нь div-ийн copy юм аа гэдэг. Энэ хоёрын ялгаа бол байна. За ямар ялгаа байна вэ гэхээр div-ийг div 2-тойгоо тэнцвүүгээд ингээд тодорхойлчих юм бол за div 2-ыг ингээд харахад одоо div-тэйг яг адилхан мэдээж байна тийм үү? Яг тодорхойлчихсан. За энэ дээр бол зөв юм байна. За одоо хэлээ div-ээ одоо өөрчлөе. Div-ийн одоо нэг утгыг өөрчлөе л дээ. I log одоо 0 за 3 хүч 0 3 гэхээр одоо энэ утгыг хэлээд өгөх хэрэгтэй байна. Харъя. За өгч जैन. За энийг хэллээ одоо 0 гэдэг өөрчилж л дээ. Тэгэхээр div маань ингээд 0 болчих. За тэгвэл div 2 маань одоо юу вэ гэхээр бас адилхан ойлцсон. Тэгэхээр div 2 маань div-ийг ингээд утгыг ингээд хадгалаад яг нэг зөвхөн copy хэврэл яваад байдаг. За үүнээс нь салгаад div 2-ыг тусдаа ингээд өөрөө ингээд үл хамаарах. div яаж өөрчилжсэн үл хамаарах тийм одоо div 2-ын цоо үүсгэхийн тулд хэлээ энэ чи div copy гэдгээр тодорхойлж өгөх хэрэгтэй болдог. Тэгээд div 2 гэдэг. За энэ бол div-тэйг одоохонд адилхан. За одоо нөгөө div бишээс өмнө дахаар ингээд нөхөсөн түүхрөө өчтдөг шүү дээ. Одоо яа. Энийг нэг гэдэг утгатай болгоё л да. За тэгээд div маань нэг болчих. За тэгвэл div 2 маань одоо юу вэ гэхээр нод хэврүүлж байна. Тэгэхээр ингээд салцдаг. Тэгэхээр энэ хоёрын чанарын үед ялгаа байна. За энийг сануулад тэгээд цаашаа явъя. Одоо div 2 гэдэг хэдлэг функц тодорхойлсон. Тэн дээр e гэдэг багныг нэмье. Шинэ баг нэмэхэд бол одоо ингээд div e гэж шинэ багныхаа нэрийг өчөөд тэгээд ингээд утгууд нөхчих. div 2 маань одоо ямар шуулж юм гэхэд ингээд e баг нэмэгдсэн юм байж. За одоо энэ ч нэг фильтр to эсвэл for гэсэн утгатай ингээд энэ хоёрын is энэ хоёрын аль нэг нь байвгаа тэр e гэж багныг e багны утганд to for хоёр аль нэг байгаа тэдрийг ингээд сонгоод үлдээгээч гэдэг энэ хийж байгаа. Энэ хаалтуудыг энэ сайн санаал 9 дөрвөл жумбүрийн хаалтууд байгаа. За ингээд to for-т ингээд утгатай e багны тийм утгатай мөрүүдийг үлдээчих гэсэн. За ийм байна. Иймэрхүү мөр ингээд сонгож олчихно. Одоо хэлээ утгыг сонгож олсон бол утгыг нь тодорхойлно. Одоо би түрүүн хэдний хийцэндээ одоо энэ чинь ингээд байршлын сонгоод нэг утга үүсгэсэн. За иймэрхүү утга үйлдэлийг яаж хийж болох вэ гэж харъя. За S1 гэдэг series үсгийн энэ date range гээд 2013 он 1 сарын 2-оос эхлээд 6 үе явах энэ тэргээ индекс олгоод за S1 нэг 2-1-6 гэсэн утгатай юм гэж байгаа. Би эхэнд жоохон хангалттай тайлбарлаа гэж боддог. Хамгийн эхэнд одоо энэ чинь ингээд датаас үүсгэж байгаа period 6 гэж байгаа. 6 үе. Цааш 1 сарын 1-ээс 6 үе явна гэдэг. Энийг бас боломжтой тайлбарлаагүй өргөц юм шиг байна. За S1 гэдэг хэдлээ ингээд data frame ингээд series data frame гэдэг ялгаагүй үүсгэж байгаа. Тэн дээр одоо df data frame хэдлээд байгаа. Тэрнийхээ одоо шинэ баг нь болгоод ингээд оруулж. Тэгэхээр ийм болчих. За
Одоо тэгээд 0 одоо утгын за dates 0 дээр одоо dates гэдэг хэлээд нь цуваа хэлээд тодорхойлсон хамгийн ихэндээ. Тэгээд A баг нь тэр dates 0 буюу 13-1 сарын 1 баг. Тэрний утгыг 0 болгоно. Одоо бол эн чинь ингээд хасах 0.9 гэж. За энийг ингээд эпизодад ажиллуулчих. Тэгэхээр юу болох вэ? Гэ 0 болсон байна. Тэ? За ингээд утгыг нь ингээд тодорхой өгж байна. At дээр байршлаанд тодорхойлсон. Тэгээ I at дээр бас яг адилхан. Тэгээ ажиллуулъя. Тэгэхээр болж байна вэ гэж хаа. Гэт 0-оос болчих. За ингээд утгуудыг нь өөрчлөөд иж болно. За энэ чинь ингээд одоо баг нь D баг нь ингээд log гэдэг нэг функцээрээ тодорхойлоод тэгээд утгыг нь np array 5 len df гэхээр одоо 5-аар үржүүлээд 5-ыг 5 удаа давах гэдэг юм үйл. Энийг ингээд дангаар нь ажиллуулад үзээрэй. 5-ыг 5 удаа ингээд давтах. За би зүгээр ажиллуулчих. Array 5 гэдэг юм. За тэрүүгээр D баг-ыг тэрүүгээр ингээд бөөлчих. За ингээд D баг-ны утга маань ингээд үсгээ 5 ингээд болоод үүсгэгдсэн байна. За. За да. Ингээд утгуудыг өөрчилж байна. Юу? Энийг авах чинь. Тэгээд df2 гэдэг хэлээ дата байгаа. Зөвхөн сонирхол үүднээс та хасах 0-оос ихтэй их утгатай ингээд хэсгүүдийг бүгдийг нь хасгаар юм сольж байгаа. Тэгээд за энэ чинь string байгаа хавлах маань за тэгэхээр хэлээ яа. df гэж байгаа. За df ингээд дандаа тоонод байна. Тийм учраас df энэ чинь ингээд string тавьсан хэлээ string-гээ багнаа ингээд арилгасч болно. Тэгэхээр хэлгүй зүгээр df за хэлээ багнаа ингээд энэ багнаа устгахч болно. df2 одоо 2 гэдэг сонхын тул df 2 гэдэг одоо 0-оос end хасах нэг гэдэг үзье. За яадаг вэ? За last index дүүл индекс зөв толчи. 5 дахь индекс 5 гэд. Зэн I lock гэд. За яг шууд гэж болох юм. Сэндээ гэнэ. За ингээд ой. За дөрөв. За ингээд сүүлийн багнаа устгаад эхний дөрвөн багнаа аваад болчих. За тэгээд энэний хасах утгатай нөхцөлийг нэмэх солихын тулд тэгээс их байгааг нь хасах утгатай болохын тулд ингээд нэг ажиллаж юу болж юм гэхлээр одоо бүгд хасах утгатай ингээд болчих. Ийм хүмүүс бүгд тэмдэг нэгээ сольж болж байна тийм. За дараагийн ярих зүйл бол missing data. Намын утгууд их гарч ирдгээ тохиолддог. Ер нь нөө хэдлээд практикт ажиллаж байгаа ч гэсэн яг зарим дата нь байдгүй. Тэгэхээр нан гэдэг оруулдаг тийм. За энэ бол Python намтай бас ажиллах. Бус бүх програмууд ч гэсэн адилхан. Ер нь нанга нэг бол нөхдөг, нэг бол устгах, намтай ажиглалтууд устгадаг. Тэгэхээр тэдрийг яаж хийдэг вэ? Хамыг таарай. За. df маань чинь ингэж байна. За. Хэдлээ 2 дугаар мөр 3 дугаар байгаа нь одоо толлоос авч явах өөр. Энд чинь ингээ nan гэдэг утга ингээ оруулчих. Nan гэдэг одоо mp numpy гэдэг нөгөө пакэж байгаа. Тэрний nan гэдгээр ингэж тодорхойлоод. Орлог нь бол string-ээс өөр. Тэгээ nan чинь. За. Тэгээд одоо drop na гэж na дээр бол нөгөө устгах гэж. Тэр how гэх any гэдэг
NA байгаа бол бүгдийг нь устгаад өгөөч гэж хэлж байгаа байхгүй. За тэгэхээр юу болох нь вэ гэхээр хараа NA-тэй байгаа за default нь гэх юм. NA байгаа одоо мөрийг устгаад өгөөч гэхээр энэ 1-р сарын 3, 1-р сарын 1-2 ингээд байхгүй устгагдсан. За тийм. За тэгээд энэ чи бол default дараагийн энэ хоёр функц маань drop NA 0 гэдэг. Энэ яг юу хийж юм гэхээр DF маань хэвээр байгаа тийм. Тэр яг адилхан үрд өгж байгаа. Тэгэхээр энэ чи 0 гэдэг нь 0 тэнхлэгээр x мөр тийм NA-тэй мөрөөр усгаад өгч. За 1 гэдэг яг хүн харин багнаа устгадаг. За DF-ээс зүгээр санах юм ингээд биччихье. Тэгээд DF1 хав гэдэг NA гэж байгаа бүгдийг нь устгах гэхээр ингээд NA DF2 ингээд устгасан. За ийм байна. За тэгээд энэ бол зүгээр NA мөн үү биш үү гэдэг ингээд DF дотроос хайхад зориултаа ингээд true false гэж өгч байгаа. NA бол true, NA биш бол false гэдэг. За ийм. Тэгэд одоо хэлээ NA-тэйг байвал устгаж байна. Тэгвэл одоо устгахын оронд бас орлуулах зөндөө юм байдаг. Одоо энэ хоёр одоо ингээд энэ хоёрын дундлахын ингээд байхгүй бол энэ хоёрын дунджаар нь ингээд 5 дээр 2 нэмээд хойд байгаа 5 гэдэг энэ ингээд орлуулах юм тий. Эсвэл одоо энэ хоёр жоох өөр байсан бол 5 10 байсан бол магадгүй дундж нэрээ өөр байгаа 7.5 байгаа нь бүр ингээд огцон мөнгө өөрчлөж ивэл бас нөө заавал тийм шулуунаар биш дунджаар нь биш янз бүрийн interpolation аргуудаар ингэж нөхдөг. За тийм зөндөө аргууд байгаа. Тэрийг бол энэ fill NA гэдэг. Тэгээд энэ функцийн доторх ингээд сонголтууд interpolate гэдэг зөндөө сонголтууд байгаа. Тэрийг бас сонирхол үзээрэй. Тэгээд хэдлээ дараагийн хичээлүүд дээр ер нь бүр цааш хичээл дээр яг үзэх бах жишээ гаргаад за тэгээд ингээд нөхөж болдог. Хэдлийн энэ чинь бол fill NA value 5 гэхээр хоосон байвал тэрийг 5-аар нөхчих гэдэг. 5 болсон. Энэ чинь ингээд 5, энэ чинь ингээд 5 болсон. Ингээд нөхөжүүлж байна. Тэгэхээр def маань одоо ингээд in place true гэдгийг хийх бол энэ def маань ингээд хэвээрэл байж гэнэ гэсэн үг тийм. Өөрчлөгдөг. За одоо missing data байвал нөхнөө гэлээ. За одоо дараа нь үйлдэлүүд data frame дээр мэдээж үйлдэлүүд гэж болно. За дундчин нь бол дундчин болох нь одоо ингээд багнаар ингээд дундчин гэдэг төгсөж байгаа. Min ингээд бүр ингээд алтай. Min 1 гэх юм бол одоо мөрөөр нөхсөж байгаа. Min тэгэхээр энэ min бол default 0-тэй тийм тухайн одоо багнаар энэ бол мөрөөр нь ингэж өгж дундчин авч болж байна. Тэгээд дунджаас гадна нийлбэрийн болж болно одоо тоолж болно хэдий элемент байна гэдэг. Тэгэхээр энэ чинь 6-аас 5 болчих жоох нь NA-ийг утга тоолох байна гэсэн. DF-ээ цэгээ тавиад ингээ хахаар арталт нөгөө бахан 5-аа тахаар ингээд арталт нь бахан функцүүд ингээд гарч иж байгаа. Энэ чинээс ингээ байжуулах функцүүд ингээ хараад ашиглаж болно. За ингээд хэлээ sum count average mean гэдэг энэ энгийн функцүүдээр ингээд архи за шууд ингээд функц ашиглахаас гадна apply гэж бас функцүүдийг R дээр бол T apply, S apply гэж функцүүд байдаг. За тэр шиг энэ одоо энэ DF дээр ашигла apply хийгээд ашигла тэгээд MP com-sum гэдэг нь болохоор cumulative sum. За энэ юу гэхээр одоо за DF-ээс саний DF маань ингэ байж байгаа. DF apply com-sum гэдэг функцийг ингээ ажилуулчихаар юу гэж юм гэхээр ингээд эхнээс нь ингээ сүүл рүү ингээ 5 ингэж байж байгаа бол 5 дээр 5-ын нэмээд 10. Тэгээ энэ эхний хоёрын утгын нийлбэрийн чинь. Тэгээ дараагийнх дээр нь дараагийн утгыг 5-ыг нэмээд дараа нь дахиад энэ 5-ыг нэмээд одоо энэ дээр энэ 5-ыг нэмэхээр 25 болж нэгээд энэ хуримтлуулсан нийлбэр ингээд багнаар ингэж үсгэж болж байгаа. За энийг apply гэж шууд ингэж болно. Эсвэл def com-sum гэдэг бас бичиж болно. Тэгэхээр яг адилхан. Тэгэхээр apply гэдэг бол зүгээр нөө өөр янз бүрийн нарийн функцүүд байвал зөв хэлбэршүүлэх үүднээс ингэж болдог. За бас нэг том функцүүд дээр програмд ажиллаж хахад одоо олон нэхэнд автах үүд ч юм. Тэр үед энэ бол нэлээд тохиромжтой болооч. За apply дотроо ингээд шинээр өөрөө функц үүсгэж болно. Lambda гэж одоо Python дээр ярьдаг. Lambda гэдэг x гэдэг x одоо аргументтэй тэр функц тэгээд
x-ийн аргументын одоо бүр дээр count гэдэг функцийг ажиллуулах гэдэг. За энэ бол яг л нөө def count-тай адилхан. Тэгээ 6 6 5 5 гэдэг гараад ирж байгаа. Тэгээ энэ чи x маягаар одоо өөрийнхөө янз бүрийн функцийг тодорхойлж байгаа. Энэ заавал ингэ ком продукт биш янз бүрийн функц бичиж болно. X-ээ агуулсан. Тэгээ x maximum ком прод бол нөө комсомтой адилхан. Нэмнэх биш одоо харин үржүүлж байгаа. Нан байх юм бол тэрийг 1 гэж аваад юм тоохгүй өргөсөж байгаа адилхан. За x max-аас minimum насгаар ингээд гаргаж байна. Энэ хүмүүгээр лямбда ингэ шинэ функц өөрөө зохиоод ашиглаж болно. За энэ бол дараагийн хичээлүүд дээр ашиглагдах байх. За тэгээд цаашаа явцгаая. За одоо хэлээд дата байгаа бол мэдээж Instagram тоолдог яг аль интервал хэд батг байна. За үүнээс бол хэдлээ S гэдэг нэг цоо хэсэг. Одоо 10 одоо size автай одоо 0-оос 7-гийн хооронд хотод авч байгаа ингээд integer бүхэлдээ тий. За тэгээд ийм цоо үсгэлээ. За үүнд одоо values count гэдэг нөө. Тэгэхээр 6-гийн тоо 2 шиг байна. 5-ын тоо 2 шиг байна. 0-ын тоо 1 шиг байна гэдэг ингээд тоол утга утгаар ингээд тоолж өгдөг. Тэгээ энийг нөө дүрсэлчээр Instagram болчихсон шүү дээ. За тийм байна. За. Дараа нь одоо string дээр цуваа үсгэсэн байлаа шүү дээ. Тэгэхээр одоо string дээр бас л нөгөө хэдлийн өмнө ярьсан string-үүдийн аргуудыг ашиглаж болно. Одоо data frame-ийн маань одоо элементүүд нь string болохоос биш. Зүгээр string-үүд. За str lower гэдэг нь одоо баг болгох жижиг үсгээр бичгээр ингээд юм шаа юм. Одоо за s маань хэврэл байгаа. Одоо орлуулаг учраас s маань ингээд хэврэл гэж байгаа. За s дээр find a гэдэг. Тэгэхээр одоо энэ чинь 1 одоо хасах 1 гэдэг. Энэ чинь a-ийн одоо байгаа утга одоо индексийг гаргаж өгч байна. Одоо жишээ нь энэ чинь бол жижиг a байна. Энэ none гэдэг бол байхгүй тийм. Тэгээд энэ чинь байна. Тэд дээр 1 гараад ирсэн. Энэ бол нөө байршлна. Байршлна өөр үсэн бол одоо 2 дугаарт байсан бол А нь 2 дугаарт хамгийн ихэнд тохиолдсон бол 2 гэж өгнө. Тэгтээ энэ чинь тухайн тохиолдсон бол 2 дугаар байршил 1 дугаар байршилтай байгаа юм. За байхгүйнууд дээр нь хас 1 гэдэг утга өгч байгаа. За replace гэдэг функц манаас өөр ажиллана. Ингээд A-уудыг бүгдийг y-аар replace хийж байгаа тийм. За ийм байна. String-ийн хавар маань ажиллаж байна. За дараа нь 2 болон дөрөвс дэш ингээд дата байх юм бол merge join нэгтгэдэг. Тэгэл энэ ч зүгээр хай. Def гэдэг шинэ data frame ингээд 14-ийн хацаатай шинэ data frame үүсгэжлээ. Тэгээд хэдлээ индекс зааж өгөөг бол шууд ингээд 0-оос 9, 0-оос ингээд 3 гэж шууд автоматар индексөө зогсож. За. Тэр ингээд piece-үүдэд хуваая гэж. Энд чинь pieces гэдэг одоо ингээд def хамгийн ихнийхээс 3, 3-аас 7, 7-оос хамгийн сүүлийн хүртэлх ингээд багнуудыг хэсэг болгоод ингээд бичгээр юу болж байгаа гэдгийг харъя л да. Ингээд тус-тусдаа ингээд data frame-д үүсчихэж байгаа. 0 1 2 3 6 7 9. За энэ гурван төхрийг хооронд нь нэгтгэхийн тулд concrete гэдэг. Тэгэхээр 3 ингээд ялгаатай ингээд адилхан ингээд багнуудтай. За индекс үг нь бас нийлэхийн цэцгээс. Тийм data frame байх юм бол concat гэдэг тухайн датануудаа ингээд биччихээр одоо нийлүүлчих. За одоо энэ чинь зүгээр жишээ харъя. Одоо энэ чинь нөө inky elval гэсэн утгатай жижигэн data frame үүсгий. Left here аймаг key elval гэсэн байна. 01 индекс тэгээд phi гэдэг 01 гэсэн утга байна. За дараа нь right гэдэг яг нэлээд төсдөг. За жоохон ялгаатай юу ялгаатай вэ гэхэлэр key дээр нь fa байна, foo байна. За erval 5 байна. За энэ хоёрыг одоо нэгтгэе. За нэгтгэхийн тулд PD pandasтай merge тэгээд left-тэй бичлээ, right-тэй бичлээ. Тэгээд on гэдэг нь аль одоо багнаа. Энэ хоёрын нь key гэдэг багнаа. Тэрүүгээр нэгтгэе гэж. Тэгэхээр хэлээд юу гэж юм гэхээр fa 1.5 гэдэг. За ягаад ийм богинохон болчихсон phi phone хайж байгаа гэхээр энэ
шууд merge хийхлээр хоёуланд байгаа энэ key багны утга, хоёуланд нь file байна. Тэрийг нь авчиж байгаа. Тэгээд L val P R val гэдэг хоёр байгаа. Тэр хоёрыг ингээд шинэ баг нь болгоод одоо тусдаа ингээд баг нь болгоод ингээд 3 нийт 3 багтай data frame болгож байгаа. За энийг merge доторх default-ыг нь жоохон өөрчлөөд have after гэдэг ячих юм бол магадгүй таны хүлээжсэн fetch and feature and fortune. За L val гэдэг L val fafi-тэй энэ нөхөр одоо fafi одоо ихний энэ left энэ тэ 1 2 гэдэг. Тэгээд за foo-тэй foo-тэй нөхөрт бол L val байхгүй. Тэгэхээр none L val нь none болчихж байгаа. За бас ихнийх дээр нөө P дээр R val гэж байхгүй. Тэгэхээр none үсгээд тэр яг хоёр датаг нийлүүлээд хоёуланд нь байгаа нөхдүүдийг ингэж зэрэгцүүлж ингэ бичээд байхгүй нэгэнд нь байхгүй нөгөөд нь байгаа бол нанаар ингэ олж байгаа. Энэ бол хамгийн энэ одоо үсэж байгаа нийлүүлэлттэй арга. Энэ бол ингээд байх өнүүд нь устгасч байгаа нангуудыг тэр нь жоохон дутагдaltaй. Тэгэхээр энэ бол have after гэдэг өөрчлөлтөөр юм болгож байгаа. За default нь бол have inner. За одоо inner гэдэг одоо after-ыг бичих юм бол яг энэ үгдэн авчихсан. За тийм ээ. За ингээд merge concatenate хийж үлдэн тий. За merge адилхан join гэж функц үүдэг. Тэрнийг бол ер нь merge-тэй маш төстэй яг ямар юун дээр ялгаа гараад байгааг нь бас яг сайн санахгүй. За тэгээ дараа жишээн дээр одоо хичээлүүдэд үзэх хаа. За append тухайн ингээ нэг data frame байгаа. За энэ data frame хэдлэн үүсч div за ингээ data frame байж байгаа. Тэгээд тэн дээр s гэдэг нэг цуваа үсгэлт. За ингээд үсгэсэн байна те. S гэдэг одоо 3 дугаар банаар. Тэгээд S-ийг DF-ийн араас залгахын тулд доош ингээ залгахын тулд append дотроо DF гэж байгаа append гэж байгаа. S бичээд ignore index гэхээр цаашаага индексийг үргэлжлүүлээд одоо S-д байгаа индексийг ignore хийж байгаа. Шаардлагагүй шууд DF-ийн индексийг цааш нь үргэлжлүүлээ яваа гэдэг. Тэгэхээр энэ чинь ингээ ороод ирсэн байна. Нөгөө S-ийг маань за ингээд append хийгээд нэмээд ажиллана. Энэ append бол data frame-ээс гадна ер нь өмнө хэдгээр хичээл дээр list дээр үзсэндээ list дээр ч гэсэн одоо урт list байлаа. Нэг элемент нэмэхийн тулд append дээр ингээд нэмж болдог. За тийм ээ. За grouping append-тэй за grouping юу гэхлээр за хэдл ингээд шинэ data frame дахиад ингээд үүсгэлээ. За хаана алдаа байна гэнэ. Бороо татсан уу? Энэ сая ажилласан үг. Юу би дутуу уусаа татсан тийм. Энэ мөрөн залгааг үүсгэх болохгүй юм үзсэн. Тэгвэл бүгдийг нэрчүүлж байгаа дахаар за ингэ ажиллаж байгаа. За би бороо татсан. За ингээд шинэ ингээд дата хийж байна. A нь болохоор foo bar гэсэн хоёр утгатай. B нь болохоор 1 2 3 гэсэн утгатай байна. За ингээд тоонууд. За group by A. A-ээр group л тэгээд sum. За энэ чинь юу гэсэн юм бэ? A-д одоо хоёр утга тий. Тэгэхээр A-ийн бар A дээр баг гэсэн утгатай нөхдүүдийн нийлбэрийг ингээд авчиж байгаа. C баг нь D баг. Тэгэхээр энэ ч бар байна, энэ ч бар байна, энэ ч бар байна. Эдгэрийн нийлбэрийг авахаар тэгээд энэ утгыг бид төгж байгаа C. Одоо D-ийн баг нийлбэр нь адилхан ингэж групплж ингэж нийлбэр авч байгаа. За одоо хоёр баг нь одоо A бар пүү гэдэг дотор нь B-ийн 1 2 3 гэж ингэ хувагаад сам юм. За самаас гадна өөр дундаж .count гэдэг 9 жирийн функцүүд гэж байна. За би яатсан коммент хэсгийг үлдээчихсэн. Энэ жоохон complicated учраас дараагийн хичээлүүд ярьж болох хаа. Дараа. За энэ групплэх ингэж группээр нийлбэрлэх бол ер нь мэдэх бол хэрвээ та мэдэх бол нөө Excel дээр pivot table гэж үүдэг. Тэрнтэй төстэй. За энэ бас Python дээр бас pivot table байна. Panda дээр. За ингэ data frame маань энэ ингэ байж байгаа гэж үтэй. Тэгэд за ингэ 1 2 3 4 5 гэж. За тэгэд энийг pivot PD pandas pivot table дотор DF-ийг ашиглая. За тэгээд
values гэдэг дээр нь value дээр нь D, тэгээ index A, B, column C гэдэг. За ингээд тавиад юу гарах нь вэ гэдэг харъя л. Тэгэхээр A, B гэдгийг одоо индекс A, B-гээр нь ингээд A-ийн 3 категори байна. B-ийн ингээд категориуд байна. За тэгээд columns дээр нь C-гээр нь bar poo гэдэг ингээд хоёр ялгаатай багнаар. За тэгээд D-ийн утгуудыг D-ийн тэрний утгуудыг ингээд тавиа гэж. За юу тавьж ийн гэхлээр энэ чинь бол pivot-ийн default нь mean дундаж байгаа. Тэгэхээр хэлээ энэ чинь table ингээ харах юм бол A1, BA одоо C баг гэсэн утгатай. Одоо энэ чинь ингээд утгууд байгаа гэж тоо тэрний дундаж нь ингээ 1 гэсэн үг. Тэгэхээр ингээд group болчихж байгаа. Pivot table бол ингээд маш олон ингээд цогц юм ингээд нэгтгээд ингийн болгож харуулж байгаа тийм. За count л зүйл. The aggregation function гэдэг энэ чинь default нь бол тэр нөмийн ингээд дунджиг болж байгаа. За энэ count лчих юм бол одоо ингээд нэг гэдэг ийм A1-тэй, B1-тэй, C-бартай нэг утга байна гэдэг. За хэлээ одоо яа A, B за одоо A1, BA foo A энийг одоо энийг 1B foo гэж байгааг 1A foo болгох чинь. Тэгэхээр 1A foo гэдэг энэ шиг утсан дээр хэлэх хоёрыг хоёр өгнө. Хоёр болж хувирна. Тэгэхээр техник үг гэдэг хараа л да. За тэгэхээр хэлээ яаж өөрчлөх ёстой вэ гэхлээр энийг A болгоно. Тэгэхээр нэг ilog 1 тэгэхээр df ilog 1 гэж энэ за энэ утгаас сонгоё B гэж байна. За энийг хэлээ A болгоч. Тэгэхээр df маань хичээж байна. За одоо df нөө pivot count ашиглая. Тэгэхээр энэ чинь 2 гэдэг утга байна. Тэгэхээр хоёр ийм утгатай зуухал 2 ингээд тарлаж байна гэдэг хэлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ чинь одоо 1 A B фүүтэй 1 байсан бол энэ чинь ингээд нан болцсон нөгөө хэл орлуулчих гэсэн. За ингээд тоолж болж байна, унжин болж байна, нийлбэр нь болж байдаг. Ер нь 3 дахь функцийг үргэлж ашигладаг pivot table дээр нийлбэр дундаж тоолох. За тэгэхээр pivot table-ийг ингээд ашиглаж болох нь. За дараагийн хэлээр дуусгахад нэлээд өгч байна. Одоо time series гэж нэг үзээ. Тэгээд graph гэж авах үзээ. Тэгээд Excel series-ийг хадгалах тухай юмнуудыг үзээд ингээд дуусна. За time series. Одоо time series дээр ажиллаж хахад давтамжийг минутын давтамжтай байсан бол одоо секундын давтамжтай болгох, одоо удирдлагын давтамжтай байсан бол жилийн давтамжтай болгох юм уу өөрчлөлт те. Хэлийн энэчнээс ингээд энэ pandas дээр байсан жишээ ингээд зүгээр харъя. Тэгэхээр ингээд за энэ чинь юу юм бэ гэхээр 2013 оны 1 сарын 1-ээс эхлээд 100 одоо тийм дараалал үсэг periods гэдлээ нөө date range үүсгэжсэн те. Frequency-г нь S секундэр. Тэгэхээр одоо ингээд хэлээд ингээд 1 секундэр 1 2 3 секундэр ахиулаад ингээд 100 одоо ингээд өгчөж байгаа. За анх хичээл эхлэхэд л date range гэж ингээд үүсгэжсэн те. Тэрийг бол frequency гэдгийг нь одоо өөрчлөөд S болгочоор секунд болгочоор ингээд секундээр ингээд болчихж байгаа. Default нь бол өдрөөр тийм. За тэгээд range байгаа. За энэ дээр panda data series үүсгэж гэж байна. Тэгээд энэ 0-500-ийн хооронд утгатай integer санамсруу тоо. Тэгээд урт нь range-ийн урттай len гэдэг нь урт шүү дээ. Тэгээд өмнөжсэн listтэй. Тэгээд тийм утга 0-500-ийн хооронд утгатай 100 ширхэг тоо үүсэг. Тэгээд индексийг нь тэр range-ээр аваа гэж. За ингээд series энэ бол аль хэдийн хэлэлт танил хэллээ. Энийг байгуулахыг зөндөө хэлсэн. За ингээд time series гэдэг үүсгэжлээ. За тэгэхээр индекс нь ингээд байж байгаа. Тэгээд утгууд нь чинь ингээд байж байна. За одоо resample хийж болно. Одоо зааж sample одоо 1 минутаар sample нь өрслөөд болгоод тэгтээ энэ утгуудыг нийлүүлж одоо минутаар болгоо гэхээр одоо
1 минут 39 хүртэлх гэдэг 2 секунд 2 тустайсан. Тэгээд 0-оос доод 59 секунд хүртэлхийг нэг болгоод тэрний утгуудын хооронд нэмэхээр 1500 андаа мозгонтой. Тэгээд 1 минутаас хойш 39 секунд 1 минут 39 секунд хүртэлх утгуудыг нэмээд ингээ яхаар 800 болж байгаа. За ингээд 1 минутын давтамжийг ингээ өөрчлөөд 1 минутын давтамжтай ингээ болгочихсон. За 30 секундын давтамжтай байж болж нэгээр бас ашиглах пункт нь дундаж гэдэг. Дундажийг ингээд дунджаар нийлбэр биш дунджаар те ингээд авч болж гин. За 25 секундэд count гэж болно дунд бас нөө тоолох утга маань 25 ингээд 25 секундын давтамжтай ингээд өөрчилж болж. Тэгээ жилийн дата гэх юм бол удирлуу шилжүүлж болж байгаа юм те. Тэгэхээр одоо жил month одоо date одоо year гэсэн утгуудыг одоо энэ min s гэдэг утгуудын оронд ашиглаад ингээд явчихсан. За тэгэд за дараа график гэж болно гэж. За юу гэхээр хэдлээ одоо нөгөө энэ пандасын нөгөө туториал дээр график үүсгэсэн байгаа. За энэ график байна. Энэ график. За энэ хоёр график үүсгэхийн тулд одоо яг хэллээ яг адилхан график авахын тулд энэ чинь санамсаргууд байгаа ингээд үүсгэсэн байгаа энэ зоонуудыг. Тэгээд санамсаргууд учраас санамсаргуу тэгээ ялгаад байна. Тэгэхээр яг адилхан хэлбэртэй яг адилхан тоонуудыг гаргаж авахын тулд Python дээр seed гэж ойлголт ашигладаг. За бусад програмууд шиг адилхан seed. За нэг seed өгчих юм бол одоо санамсаргуудаа үүсгэх одоо үр тэ үндэс одоо тэрийг нь яг нэг утгаар тодорхойлчих юм бол тэр нэг санамсаргуу тоог давтаж болдог. Тэгэхээр хэлээ np random тоо үүсгэж байгаа. Тэрнийхээ seed-ийг 1 2 3 4 5 6 гэдэг дээр тавьчих. За f use-ээр одоо ингэ тавьчих. Хэлээ яг үүнээс цааш ингээд санамсаргуу тоо үүсгэх юм бол одоо яг нөгөө энэ нөхдүүдийн гаргаж авсан санамсаргуудаа яг адилхан тоо гаргаж авч болно гэсэн. Ингээд seed ингээд тавьчлаа. За тэгээд одоо ингээд яг санамсаргууд байгаа ингээд үүсгэж байгаа 1000 тоо үүсгэн. За date range нь 2000 оны 1-р сарын 1-ээс эхлээд 1000 dateтэй ингээд range үүсгээ гэж time series үүсгээ гэж. Тэгээд time series үүсгээд энэ 1000-т очсон маш урт. Тэгээд эхний 5-ыг нэг харъя. За иймэрхүү чинь tailing зүгээр харъя. Шүү. За ингээд хэвэн тахалтай ингээд утга өгсөн байна. За тэгээд TS комсом гэдэг яг хуримтлуулад нийлээд эхнээс нь дараагийн утгад очихдоо ингээд нийлүүлээд хуримтлуулсараад TS гэж шинэ ингээд TS үүсгэлээ. Тэрийг зөв plot тэгээд за энэ чинь ингээд за энэ бол дээд үнэмшүүднээс зэрэгцүүлээ харъя. Яг адилхан ингээд буугаац. Тэгээд хэдлээ ингээд хэдий энэ хүмүүс маань рандом та ашигласан ч гэсэн санамсаргууд ашигласан ч гэсэн хэдлээ яг адилхан ингээд бүтээж болж байна. За шалтгаан дээр нөр seed ингээд тоолж өгсөн. За яг одоо гэтээ яг үйлдэл одоо ингээд дахиад 1000 тоо үсгээд зурх юм бол өөр тоо гарна. Яг тэгэхээр одоо аль хэдийн өмнө нь тоонууд үүсгэж учраас яг дахиж эхлүүлэхийн тулд дахиж энийгээ дагаад тэгээд дахиж явахгүй болтгүй тийм байна. За одоо дахиад data frame одоо 1000 дата санамсаргууд үүсгэсэн. Тэгээд одоо энэ чи 4000 харьцаатай ингээ data frame үүсгээд тэр нөгөө энэ график дахиад нэг графикаас энийг үүсгэхийн тулд за data frame үүсгэлээ 1004 харьцаатай. За тэгээд хуримтлсан хэлбэрээр за энэ хуримтлсан хэлбэр авч байгаа зүгээр л харагдах үүднээстэй нөгөө хуримтлуулах тэгвэл ингээд санамсаргууд уушаас ингээд ярцаасан ингээд амар нэг. Тэгээ нийлүүлчихээр арай жоохон харахад дээр. За энэ чи data frame ингээд шинээр data frame ингээд хуримтлуулсан самтай data frame үүсгэсэн байгаа. За тэгээд plot хийхдээ plot figure гэдэг эхлээд figure үүсгэх. За энэ бол 3 ингээд тусдаа функц ингээд 3 ингээд нийлүүлээд ажиллаж болно. Нэгээр нь ажиллаж болно. За plot figure гэдэг 9. Тэгэхээр ингээд хоосон ингээд figure үүсгэж байгаа. Энэ PLT гэдгийг санаж байгаа бол хэдлээ хичээлийн өмнө matplotlib-ийн pyplot гэдэг энэ packaging ингээд PLT гэдгээр хэлээ авцсан. Тэгээд энийг ашиглаад figure үүсгэж байгаа гэсэн үг. За тэгээд тэрэн дээр DF-ийг plot хий гэж
DF-ийг байршуулах гэж. За тэгэхээр ингээд плот маань чи ороод ирсэн. За тэгэхээр энэ хоёр манд ялгаатай байна. За яагаад вэ гэдэг. За чи ингээд legend нэрүүд нь цоонууд маань нэрүүд нь юу вэ гэдэг чи ингээд location based гэдэг location-ыг ингээд тодорхойлоод автоматад тодорхойлж байгаа. За ингээд энэ хоёр маань ялгаатай байна. За ингээд яагаад ялгаатай байна гэхээр seed-нээс болж байгаа. Одоо хийдэл энийг үүсгэхээс өмнө seed-ээ дахиад эхнээс нь ажиллуулж seed ингэж ажиллууллаа. За дахиад тэрнийхээ дараа data frame одоо үүсгэлээ. Одоо тэгээд console авлаа. За энэ гурваа ингэж ажиллуулчих тийм. За тэгэхээр одоо адилхан байна уу гэж. За ингэ яг адилхан ингээд data frame үүссэн. Тэгэхээр ингээд random seed маань ингэж ажиллаж байна. За сайхан байлаа. За ингэж plot хийж үлээ. Plot гэдэг ингэ функц байна. Энэ бол нөө энэчнээс харснаар бол PLT-г ажиллуулна, PLT-тэй ажиллуулна. PLT нь л өөрөө пакэж учраас мэдээж харагдах талаасаа гоё байна тийм. Matplotlib гэдэг хэлний функц одоо R дээр бол ggplot гэж байдаг. Python-аар гэсэн ggplot ажилладаг. За тэрийг дартаад дараа мэдээж дараагийн хичээл дээр юм уу да. Хэлээ plotting гэдэг нэлийн үзэн. Сэдв маань боосоо график үүсгэж. За ингээд хичээлийнхэн төсвөл орчиж ирлээ. Тэгээд ингээд data frame үүсгэлээ ингээд хэдлээ бол жижигхэн жишээ дата ажилласан. Бод амьдрал дээр бол маш олон ингээд хэдэн зуун мянган одоо мөртэй багантай ингээд big data-нууд маань үүснэ гэж байна шүү дээ. Тэр болгоныг хадгалахын тулд одоо төрөл бүрийн одоо боломжууд байна. За CSV-тэй хадгалж болно. Хэдлээ одоо data frame гэж байлаа гэж тийм. За ингээд 1004-тэй тийм. Тэрийг CSV хадгалах нь бол маш ингээд зүгээр л data frame to CSV гэдэг. Энд чинь нөө файлынхаа нэрийг өгөөд тэгэл хадгалчихна. За одоо 9 дараа. Одоо ингээд хадгалчихсан. Ctrl Shift X-ээр дахаар өнтер нөө file explorer-ыг энэ чинь гаргаж file explorer за тийм. Тэгээ энэ чинь ингээд миний нөө зам маань sugar 2 ингээд document file гэдээсэн. Энд чинь ингээд poo CSV гэдэг ингээд шинээр файл үүсгэсэн. 1 сарын 4 одоо 1 сарын 1 цаг 1 минут нэгэд. За ингээд хахаар CSV файл маань ингээд байж байгаа гэсэн үг. За тэгээд одоо DF маань ингээд энэ байж байгаа. Тэгээд DF-ээс устгах чинь. Одоо DF байхгүй болчихно. За одоо ингээд тэрийг CSV файлаа ингээд уншаад тэрнээсээ DF-ийг гаргаж авахын тулд PD pandas тэгээд read CSV гэдэг тэгээд full CSV ингээд за тэгээд DF ингээд харах юм бол ингээд гараад ирсэн. Ингээд устгацсан байсан. Устгаснаа ингээд буцаа DF-тэй болчихсон. За энэ хэлдэмээс. Би дахиад за одоо ингээд CSV дээр ингээд хадгалж чинь. За энэ бол хамгийн одоо ингээд за Excel дээр бас ингээд яг адилхан хадгалж болно. За одоо шууд sheet 1 дээр ингээд хадгалах гэж байна. За ингээд хадгалсан. За тэгээд Ctrl Shift X даад нөө file explorer руу full Excel-ийг үүсгэсэн. За ингээд дэлгээ харахаар утга нь юу нэ гэж харъя л дээ. За get ABCD get 01 ингээд unnamed гэдэг нэг index number байлаа. Ингээд за юм ингээд болохгүй гарах чинь. Тэгээд del df гэдэг df-ийг устгаслаа. Тэгээд одоо PD read Excel гэдэг sheet 1-ээс аваарай. Одоо column non index any value байвал any гэж бичээрэй тийм. За ингээд л df буцаа гараад ирчих гэсэн. Тэгээд df нь буцаа гараад ирсэн. За Excel CSV-гээс гадна одоо маш том дата байвал миний одоо олсноор бол pickle гэдэг юм руу хадгална гэж байдаг лээ. Тэгээд pickle нь болохоор маш том дата гэсэн жижигхэн ингээ хэмжээтэй меморин дээр санаж болдог. Тэгээд df 2 pickle гэдэг зүгээр 2 CSV гэж хэлсэн шиг 2 pickle гэдэг ингээ last data гэдэг одоо ингээ хадгалчихлаа. За одоо Ctrl Shift X дээр ингээ хаа одоо last date гэдэг за энерт ингээд маш жижигхэн файл үүсгэн дээ. Одоо byte файл. За тэг ингээд хадгалж болж байгаа.
За тэрнийг уншихын тулд мөн адилхан одоо def pd read pickle гэдэг ингээд уншиж болно. За яг адилхан учраас. За ингээд өнөөдөр жишээ боллоо. Нэлээд урт хичээл байлаа. Гэхдээ data frame-ийн олон зүйн давтны зүйлсийг сурч авлаа. За цаашдаа ингээд гэхдээ цаашдаа яг дараагийн хичээлүүд дээр хэлээ data frame-тэй нэг их ажиллах гэж гисэн. Одоо яг data analysis Python-ыг ашиглах гэдэг тусдаа ингээд курс явах. Тэрэн дээр хэдлээ ингээд энэ хичээл намд тусалж байна. За анхаарлаа шивэл баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.